Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилон хүргэе. Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский Нүбийн ерөнхий ассамблеанд хандж үг хэлсэн байна. За тэрээр энэ удаа үг хэлэхдээ Украиний асуудал болон дайм байлдааны нөхцөл байдал төвлөлт хийж байгаа юм байна. За түүний хувьд Украин улсын хувьд хамгийн гол чухал асуудал бол аюулгүй байдлын баталгааг гаргуулах явдал байгаа. За гисэн хэдиж энэхүү баталгаатай холбоотой асуудал одоогийн байдлаар тодорхойгүй байгаа. За харин Украиний хувьд аюулгүй байдлаа хангах нэг арга зам нь НАТОд гишүүн болох явдал бөгөөд за энэ одоо гишүүнчлэлтэй холбоотой мөн өөрөө санал бодлоо хэлсэн байна. За хэдийгээр Украин улс НАТОгийн гишүүн болсон ч гэсэн энэ нь бол Украиний аюулгүй байдлыг хамгаалах чухал баталгаа болж чадахгүй гэж үзэж байгаагаа Зеленский мэдгдсэн байна. За лавг гарагт ийхүү одоо Нүбийн ерөнхий ассамблеад хандаж үг хэлэхдээ тэрээр энэ одоо байгууллага за ялангуяа олон улсын институт бол хэтэрхий сул босон. За тийм учраас бол дэлхийд даяар солиорол галзуурл үргэлжилсэн байна. Олон жилийн туршид бол энэ одоо бидний хувьд НАТОгийн нэг хэсэг байхаар бол зүтгэж байгаа. За гэхдээ энэ бол аюулгүй байна гэсэн үг биш гэдгийг мэдгдсэн байна. За мөн мягмар гарагт болсон уулзалтын дараа ерөнхийлөгч Дональд Трампыг бол магтаж үг хэлсэн байна. За би ерөнхийлөгч Трамптай сайхан уулзалт хийсэн. Бид маш олон олон орны хүчирхэг удирдагчтай ярилцсан байгаа. Бид хамтдаа их зүйлийг өөрчилж чадна. Мэдээж Европ үнэхээр тусалж байгаа гэдэгт би итгэлтэй байхын тулд бүхнийг хийж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсад найдсан хэвээр байгаа гэдгээ мэдгдсэн. За Украин Европын холбоо болон НАТОгийн дэмжлэгтэйгээр одоо энэ үргэлжилж байгаа дайнд ялж чадна гэсэн итгэлтэй байгаагаа мэдгдсэн. За харин Трампын зүгээс бол мөн одоо Оросын холбооны улсад эзлэгдсэн байгаа газар нутгийг Украин авах боломжтой гэсэн мэдгдлийг хийсэн. За энэ нь бол түүний гадаад бодлогот ихээхэн өөрчлөлт орсныг бол харуулж байгаа юм. За учир нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай холбоотой дайны зуучлал хийхдээ Украин улс газар нутгаа өгөх ийм шаардлагыг бол тухайн үедээ тавьж байсан. За гэтэл бол одоо газар нутгаа авах боломжтой гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа явдал нь Украинд ашигтайгаар тусч байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгээс үзэхэд Америкийн Украины талаарх бодлогот хэд хэдэн өөрчлөлт гарч байгаа нь бол харагдаж байна. За мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй энхийн хэлэлцээ хийж байсан. За энэхүү энхийн хэлэлцээ тухайн үедээ холбоотнуудыг одоо шоконд буюу зочролд оруулсан үйл явдал болж байгаа. За гэтэл бол одоо сүүлийн үед Америкийн ерөнхийлөгчийн байр суурь энэхүү одоо өөрчлөгдөж Украинтай илүү одоо татан харилцах байр суурьнд орцсон явдал нь улс орнуудын бас гайхширлыг төрүүлж байгаа юм. За Зеленский Европыг стратегийн хувьд бол чухал гэж үзэж байгаа. За тэр дотроо Европ дотор хамгийн одоо стратегийн чухал байралтай орнуудад Оросын нөлөө дэлгэрч байгаа явдалтууд мөн санаа зовж байгаагаа мэдгдсэн. Тухайлах юм бол Европт стратегийн чухал байршилтай тооцогддог Молдав улс Оросын нөлөөнд орж байгаа явдал санаа зовж байна. За мөн Беларусь гүржийг дагаж Оросын одоо тойрог замд олон орнууд нэгдэж магадгүй орбитод орох боломжтой гэж үзэж байгаа юм. Нүбийн ерөнхий ассамблеийн хурал дээр Зеленский хэлэхдээ Иран өмнө нь Ливанд хийж байсан зүйлийг Орос бас Молдав руу хийхийг бол оролдож байна. За дэлхийд дахин хариу арга хэмжээ авах нь хангалтгүй байна. Бид Европод гүржийг аль хэдийн алдсан гэж мэдгдсэн. За мөн Беларусь ч гэсэн олон жилийн туршид Оросоос хараат байдалд бол байгаа. Европ ч гэсэн бас удахгүй Молдавыг алдаж болцшгүй гэсэн ийм мэдгдлийг хийсэн байна. За Молдавд өрнөж байгаа нөхцөл байдлыг тайлбарлавал Европын холбооны талыг баримтлагч ерөнхийлөгч Майя Сандутай холбоотой deep fake буюу одоо хуурамчаар химэл оюун ухаан одоо ашиглаж гаргасан ийм видео бичлэгүүд цацагдах басан. За энэхүү бичлэг дээр түүнийг бол Оросын холбооны улстай холбоотой гэсэн ийм мэдээлэлүүд гарч байгаа. За тун удахгүй энэхүү одоо Молдав буюу хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан энэхүү бүгд найрамдах улс маань ням гарагт санал хураалт явуулна. За энэ бол тус улсын хувь заяаг тодорхойлоход чухал үүрэгтэй ийм үйл явдал болох гэж байна. За Зеленский мөн аюулгүй байдалтай холбоотой аюулгүй байдлын нөхцөл байдал за хамгаалтын хэрэгслүүд өөрчлөгдсөн байдлыг бол онцолж дурдсан байна. Нисгэгчгүй онгоцыг устгаж чухал дэд бүтцийг онилгох чадвартай автомат жолоодохтой нисгэгчгүй онгоц болон нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг хөгжүүлэлтийг анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. За бид одоо хүн төрөлхтний түүхэнд хамгийн их сүрэл авчирж байгаа зэвсгийн уралдаан тэмцлийн дунд байна. За тийм учраас бол энэ удаад химэл оюун ухаан энд бол чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг хэлээд аюулгүй байдлаа хангах цорын ганц бол найз нөхдөө зэвсэглэх явдал гэдгийг онцолсон. Мөн дэлхийн нийт одоо бүхэлдээ аюул заналд хариу үйлдэл
үзүүлж чадахгүй байгаа. Олон улсын аюулгүй байдалыг одоо хамгаалах хүчирхэг платформ байхгүй байгаа гэдгийг онцолсон байгаа. За мөн энэхүү түүний хэлж байгаа үг нь Нүбийн шинжлэлийг бас илэрхийлж байгаа явдал юм. За Нүбийн хувьд анх 1945 онд байгуулагдах болсон гол шалтгаан нь дэлхийн 2 дугаар дайны дараах аюулгүй байдлын тогтолцоог бий болгох зорилготойгоор байгуулагдсан. За үндсэндээ Нүб бол маш олон салбарт үйл ажиллагаа явуулдагч. Нүбийн үндсэн зорилго бол дэлхийд тахинд инх тайван аюулгүй байдлыг тогтоох зорилготой ийм байгууллага байгаа. За харамсалтай нь сүүлийн үед Нүбийн аюулгүй зөвлөл за түүний шинжилтэй холбоотой асуудлууд яригдах болсон. За учир нь Нүб бол дэлхийд дээр өрнөж байгаа олон одоо жижиг хэмжээний мөргөлдөөн дайн байлдааныг бол огт зогсоож чадахгүй байгаа. За хэдийгээр Нүб байгуулагдсанаас хойш дэлхийн хэмжээний системийн томоохон дайн үүсэж байгаагүй ч гэсэн жижиг хэмжээний дайн улс орнуудын хооронд өрнөсөн хэвээр байна. За дэлхийн халуун цэгүүд гэж нэрлэгдэж байгаа газруудад бол дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Харамсалтай нь үнд Нүб ямар нэгэн дөрвтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нь Нүбийн одоо оршин тогтнох байдалд бол улс орнууд санаа зовход хүргэж байгаа юм. За энэ бол дэлхийн тогтолцоонд өөрчлөлт орж байгааг бас харуулж байгаа юм. За учир нь дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон Нүбийн архитектур буюу Нүбийн бүтэц нь тухайн үеийн хүчний тэнцвэрийг харуулсан ийм бүтэц байсан. За гэтэл бол Нүбийг байгуулагдсанаас хойш 80 жилийн хугацаа өөрчлөгдөж байгаа. За үүнтэй холбоотойгоор олон улсын тогтолцоонд хүчний тэнцвэр үндсэндээ өөрчлөгдсөн. За энэ өөрчлөлтийг Нүб тусгаж чадахгүй байгаа нь түүнийг одоо үндсэн үүргээ буюу дэлхийд дахинд инх тайвныг тогтоох үүргээ гүйцэтгэх нь гол одоо саад учруулж байгаа юм. За тийм учраас Нүбийн аюулгүй зөвлөлийг яралтай шинжлэх шаардлага үүсэн. За энэ дотроо бол хүчний тэнцвэрийг тусгах, за шинээр одоо хүчрхэгж байгаа орнуудыг Нүбийн аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн болгох ийм шаардлага үүсэж байгаа. За харин Нүбийн аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн дотор байгаа зарим улсын хүч нөлөө дэлхийн тавцан дээр буурч байгаа. За эдгээр орнууд бол Нүбийн аюулгүй зөвлөлийн байнгын гишүүнийг гишүүнчлээ одоо тавьж өгөх сонирхолгүй байгаа. За мөн шинээр гишүүнүүдийг оруулах боломжгүй гэж үзэж байгаа. За ийм учраас бол Нүбийн шинжилэл явагдахгүй удаашрсаар байгаа. За цаашдаа ч гэсэн Нүбийг хэрвээ инх тайван аюулгүй байдлыг тогтоох гол одоо дэлхийн байгууллага хэвээр үлдээхийн тулд энэ одоо шинжилгээг яралтай өрнүүлэх шаардлага үүсэж байгаа. За үүнтэй холбоотой маш олон хувилбаруудыг улс орнууд дэвшүүлдэг. За нэг талдаа Япон болон Бразил зэрэг шинээр хүчирхэж байгаа орнуудыг Нүбийн аюулгүй зөвлөлд оруулах ёстой гэж үзэж байгаа. Эдгээр орнууд ч гэсэн өөрсдөө аюулгүй зөвлөлд багтаахын төлөө лобби кампанит ажлуудыг ихээхэн явуулж байгаа. За харамсалтай нь энэ нь бол тухайн одоо нөхцөл байдал нийцэхгүй байна. За Европын холбооны зүгээс Европын холбоон дотор хүчирхэг эдийн засагтай тооцдог Герман улс ч гэсэн Нүбийн аюулгүй зөвлөлийн гишүүн болох юм сонирхлоо аль хэдийн илэрхийлсэн. За энэ асуудал бол мөн шийдэгдэхгүй байдалтай явж ирсэн. За мөн одоо түүнээс гадна энтгэг зэрэг одоо зарим одоо хүчирхэг орнууд бас Нүбийн аюулгүй зөвлөл багтах ёстой гэсэн ийм бас санал санаачлагууд явагдаж ирсэн. За үүнд бол Нүб харамсалтай хариу үйлдэл одоогийн байдлаар үзүүлж чадахгүй байгаа. Нүбийн хүчин чадалгүй байдлыг улс орнууд одоо шүүмжлэх. За тэр дундаа Украины дайн, за мөн газын зурваст өрнөж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа зэрэг халуун цэгүүдийн үйл ажиллагаа шийдвэрлэхэд ашиггүй ажиллаж байна гэсэн ийм шүүмжлэлийг төрүүлж байгаамаа. Украиний ерөнхийлөгч Зеленскийн хувьд маш олон орны удирдагчтай уулзгаар төлөвлөж байна. За тийм учраас энэ удаа бол тэрээр маш завгүй одоо энд ажиллах төлөвтэй байгаа юм байна. За мөн тэрээр одоо анхааруулж хэлэхдээ улс орнууд цэрэг зэвсэглэлээ хөөцөлдөх нь аюулгүй байдлаа одоо хангах гол арга зам гэж мэдэгдэж байгаа. За энэ нь бол цаашдаа улс орнуудын хооронд зэвсэглэлээр хөөцөлдөх хөдөлгөөнийг улам эрчимжүүлэх төлөв байдалтыг бол харуулж байна. За хэдийгээр дэлхийн улс орнуудын өмнө нь тулгамдсан маш олон нийгмийн асуудлууд байгаа ч гэсэн аюулгүй байдлын асуудал бол гол асуудал болж байгаа учраас улс орнууд зарцуулах ёстой мөнгөө одоо зэрэг зэвсэг зарцуулах шаардлага үүсэж байна. За энэ нь бол доктортой хөгжлийн зарим зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад болж болцсошгүй байгаамаа.